За одоо бүгдээрээ ва, гва болон хаагүй тэгээд ран гэдэг энэ гурван ялгааг суръя. Тэгэхээр ва, гва гэдэг нь монголоор ерөөсөө ба гэсэн үг гэж ойлгож байна. Хаагүй гэдэг нь болохоор энэ ва, гватайгаа ер нь адилхан алиг нь ширгэлж болдог ерөнхийдөө. Тэгээ хаагүй гэдэг нь ба гэсэн утгаас гадна одоо зүгээр ярианд болохоор бид ингээд тэр тэгээд гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бас ч юм уу. Яг тийм утгатай ойлгож болно. Ран гэдэг нь болохоор тай гийн дөрвөн зэрэг. За ягш дөрөв биш хата гэхдээ тай гэсэн үг гэж ойлгож болно. За жишээлбэл ном болон дэвтэр байна гэдэг юм бол чек гэвлэгчээр төгсөж байгаа учраас гвагийн аавна чек гва хон чек и симнида гэдэг. Игшгээр төгсөн үг байх юм бол вагийн аавна. Хаагүй гэдэг нь яг адилхан. Энэний оронд ч гэсэн шууд хаагүйг орлуулсан ч болно. Чек хаагүй хон чек и симнида гэдэг. Нэг одоо жишээлбэл монголоор ба гэдгээс өөрөөр хэлэх юм, өөрөөр одоо монголоор орчуулах юм бол ном тэгээд дэвтэр байгаа гэж орчуулж болно гэсэн үг. Тэгээд гэж орчуулж болно. Тэгээд бас гэсэн утгатай. Ран гэдэг нь болохоор дэвтэр амгүй зүйл дээр бол ран гэдгийг хэлэхэд яг нэг тохиромжтой биш л те. Одоо ном дэвтэр хоёр амь орсон байлаа гэж бодъё л доо жишээлбэл. Тэгэх юм бол чек ран гэдэг нь гэвлэгчээр төгссөн үйл үгний араас орохтой болохоор иран гэж ордог шүү. Чек иран, чек иран, кончеги одоо павел хоолыг 먹고 있습니다. Одоо цаг шүү дээ. Одоо болж байгаа цаг. Номтой цуг ном дэвтэр хоёр гэсэн үг. Ном дэвтэр хоёр хоол идэж байна гэдэг. Одоо хүүхэлдэйн кино ч юм уу тиймэрхүү зүйлээр гардаг үйлдэл шүү дээ. За ран гэдгийг иран гэдгийг ерөнхийдөө хүмүүс дээр ихэвчлэн хэрэглэдэг. Жишээлбэл наран. За энэ дээр качи гэдэг үгийг сурыг. Качи гэдэг нь хамт гэсэн үг. Наран качи гэхээр надтай хамт наран качи 갔습니다. гэвэл надтай хамт явсан гэдэг бол. За энэ гурван ялгаа юм байна.